Тодруулга ярилцлага эхлэж байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт би Тамир спортын газрын дарга Батлуу оролцож байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр 2019 оныг Дархуул аймаг маань гэр бүлийн хөгжлийг дэмжиж жил болгон зарласан. За мөн хүүхдийн эрхийн өдрийг угтаад бас гэр бүлийн аав ээж бие гэр бүлийн марафон гүйлтийн тэмцээнийг зарлаад байгаа минь энэ талаар одоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй та. Дархуул аймгийн тамгын газраас 2019 оныг гэр бүлийг дэмжих жил болгосондоо холбогдуулан олон улсын гэр бүлийн өдөр болон хүүхдийн эрхийн өдөрт зориулсан марафон гүйлтийн тэмцээний зохион байгуулагч байна. За марафон гүйлтийн тэмцээнд бол одоо зааврын дагуу зохион байгуулагдсан аав ээж би гэсэн зааврын дагуу ингээд 12 хүртэлх насны хүүхдүүд аав ээжтэйгээ нэг баг болж гүйж олсон биднээс тусгай номер тараа ингээд энд бүх албан байгууллагууд бүс компаниуд мундуучлан одоо багуудын одоо застаг энэ тамгын газрын сумуудын багуудын одоо застагнаар одоо хамт олно маш сайн олзуулах гэр бүлүүдийг маш сайн олзуулах мөн биеийн застагын тамгын газар болон сумын застагын дахин сумын застагын тамгын газар шарын голын сум хонгор орхон сумын застагын тамгын газрууд болон биеийн спортын газрууд хамтсан зохион байгуулж байгамаа. Ингээд энийг бол одоо хэсэгчлэн зам хааж автомашин гүйдэртэй адилхан одоо хэсэгчлэн зам хаагаад одоо энэ өргөн дэлгэр одоо тэмдэглүүлэх юм зорилготой явагдаж байна. Хугацааны хувьд хизээ болох уу? Хугацааны хувьд хагас өдөр би бүтэн өдөр буюу 5 сарын 26-ны 12 цагт одоо дархан тавь зохицлоос бүрт өглөө 10 цагаас эхлээ бүртгэн тэгээд тэр бүртгсэн дамжтыг дархан тавь зохицлуудын номерыг олгоод дугаарыг олгоод тэгээд эндээс одоо гүөх юм аа ингээд одоо дархан тавь зохицлыг өгөөд тэр банкуудыг тойроод ингээд гүйж бариад тухайн үед нь бол манай шүүгчийн бүгдийн одоо зохион байгуулнаа. Мөн одоо 6 сарын 1-нд одоо 26-нд энэ улдаан тэмцээн өгснээр дараа 6 сарын 1-нд дугуйн баярын тэмцээн хүүхдийн 5 насны ангиллаар мөн үндэсний үеийн тэмцээн 5 насны ангиллаар явагдана. Тэгэхээр насны хувьд бас хэд хүртэлх насны хүүхдүүд нь аав ээжтэйгээ оролцох боломжтой юм бэ? 12 хүртэлх насны хүүхдүүд аав ээжтэйгээ оролцох боломжтой. За 8 наснаас эхлээд 12 хүртэл гэж байгаа. Тэгээд аав ээж би гэдэг юм учраас багаараа хүүхдээ хөтлөөд юм аав ээжээ хөтлөөд юм ээжээ хөтлөөд юм гэдэг багаараа 3 удаа тэмцээн орсноор одоо юу яана. Барианд орсноор одоо тэмцээний ялагчийг тоосно. Тэмцээнд 1-ээс 30 байр хүртэл одоо эзлүүлж байгаа их олон байр эзлүүлж байгаа учраас хөлбөмбөчтэй өргөн цагаан улсаараа мөнгөний шагнал болон медаль энэ төр нь бол нэлээд их хөндөд тоотой байгаа. За тэгэхээр ер нь одоо бас өмнө нь энэ тэмцээн маань Дархуул аймгийн хэмжээнд зохиогдож байсан уу? Яг үүнтэй адилдах өөр ямар тэмцээнүүдээс зохиогдож байна? Өмнө нь одоо гэр бүлийн хүүхдүүдийн тэмцээнүүд зохиогдож байсан. Гэхдээ өөр спортын төрлөөр зохиогдож байсан. Волейбол, сагсан мөнгөөр. Өнөө жилийн хувьд бол одоо Дархуул аймаг гэр бүлийг дэмжих жил болсон учраас бүр одоо бага насны хүүхдүүд болон хүүхдүүдийг өргөн хамруулах тэгээ энэ бүх нийтээр одоо гүйж чаддгүй алхах чаддгүй хүн гэж байхгүй учраас бүх нийтийг олзуулахын тулд одоо застагын тамгын газар болон насан батагийн санаачлага энэ тэмцээний өнөө жил одоо онцлог болгож зохион байгуулж явуулж байгаа. Ингээд энэ тэмцээний нийт шагналд бол одоо нэг 2 сая орчим төгрөг гарч засуулж байгаа. Тэгээ бид нь одоо сайхан медаль, сайхан өргөмжлөх хэрэгтэй. Энэ нь бол одоо тамир шиг хүний хүсэл мөрөөдөл сайхан медальтай, сайхан өргөмжлөлтэй. За тэгээд одоо бас тэмцээнийхээ цаг үеийнээс мөнгөн шиг хамаардаг. Тэгэхээр өнөө жилийн тэмцээн бол 1-р байрнаас ахуулаад одоо 30 дугаар байр хүртэл одоо 30 гэр бүл хамаардаг. Тэгээд энэ бүгдээ сайхан одоо ингээд оролцогчдын хувьд бас тоо хязгаартай байгаа юу? Иргэд маань одоо бүртгүүлэхээр энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд бас хаана хандах хэрэгтэй юм бэ? Бид нэр байгууллагуудын дагнаар албан бичиг явуулж байна. Өдөөс хойш одоо өнөөдөр багийн засагтаагнаас одоо бид нэр заавраа тараагаад нэгдсэн одоо зөвлөгөө өгөөд одоо техникийн зөвлөгөө хийх гэж байна. Өдөөс хойш одоо 5 цагаас. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг ямар утсаар холбогдож авах боломжтой юм бэ? 9901 3058 гэсэн утсаар холбогдож авч болж байна. Мөн 9937 74 42 гэсэн миний утсаар авч болж байна. 9945 44 53 гэсэн ийм 3 янзын утсаар авч болж байна. За баярлалаа. Тэгэхээр эрхэм үзэгч та бүхэн маань за гэр бүлийг дэмжих жилийн хүрээнд за хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулагдаж байгаа аав ээж бие гэр бүлийн марафон гүйлтэндээ идэвхтэй оролцохыг уриалж байна. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.